Тэгэхээр өнөөдрөөс эхлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зарлагдсан 50 тэрбум төгрөгийн зээлийн хүсвэрээс санхүүжилт татах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн материалыг сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч эхлээд байгаа болохыг аж үйлдвэрийн яам мэдээллээ. За сумдад өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэн аж ахуй нэгжид орон нутгийн хүн амын тооноос нь хамаарч 5-аас 15 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм байна. Тэгэхээр зээл авах хүсэлт ирүүлсэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн материалыг сар гаруй хугацаанд судалж жилийн 9% хүүтэй 3 хүртэлх жилийн хугацаатай зээл олгоно гэж салбарын яам мэдээллээ. 3 жилийн хугацаатай гэж үзэж байгаа. Арай яг хөрөнгө нь бол арай бага болж байгаа. Хэтэрхий урт байх юм бол бас нөгөө зээлийн нөгөө дарамтанд ордог ч юм уу тийм ээ. Ийм бол байна. Тэгэхээр бол бид нар бол хугацааг нь бол 3 жил гэж үзсэн. Энэ тухайн бизнес эрхлэгч өөрийнхөө одоо суманд байгаа банкндаа бол төслөө өгнө. Төслөө өгөхдөө бол хажуугаар сум дээр бол жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн байгаа. Тэн дээр бол бас төслийнхаа одоо тодорхой мэдээллийг бол яамд өгөх мэдээлэл бол өгнө. Гол бол эдийн засагч нь банкны эдийн засагч бол энийг бол судлаад хэрэг боломжийн төсөл байна гэх юм бол банкны шийдвэрээ гаргаад мэдээлэл бол ямар өгнө гэсэн. За мөнгөний нооны тариалтыг хэмээн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бол хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа. Энэ дагуу эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 12.5% хүүтэй олгохоор шийдвэрлээд байна. Өнөөдрөөс эхлэн зээл авах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг арилжааны банкуд хүлээн авч судалж эхэлнэ гэж хүнсгүдэ аж ахуйн яам мэдээллээ. Үйлдэгдэл 75 тэрбум төгрөгөө ууринш боловсруулалт, ургац хураалтын үед зохиогч журмын дагуу хөгжлийн банкнаас гаргахаар болсон байна. Мөн өнгөрсөн оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд хүнсний буудаа нийлүүлсэн 608 аж ахуй нэгж иргэдэд энэ сарын 20-ны дотор мөнгөний мөнгө урамшууллыг бол олгоно гэж салбарын яам мэдээлсэн байгаа. Мөн засгийн зүгээс бол бизнес эрхлэгчдэд зээлийн санхүүжилт олгож байгаа бол бизнес эрхлэгчид бас бизнесээ дэмжсэн ажил зохион байгуулж эхлээд байгаа юм. Тухайлбал Монголын бизнес хөгжлийн корпорац эхний ээлжинд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гарааны болон дунд түвшний компаниудад санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа юм байна. За тэгвэл үргэлжлээд валютын зах зээлийн мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Гадаад валютын улсын албан нууц 2 дугаар сарын байдлаар 119 буюу 1.2 тэрбум Америк долларт хүрч оны эхнээс оны эхний үзүүлэлтээс бол бараг 10% буюу 9.5% багассан байна. 2 дугаар сарын байдлаар